Женев нислээ. Женев рүү нислээ. Яагаад гэвэл охинтойгоо очиж уулзах гэж байна. Би гэрээсээ гарахдаа нэг юм мартцсан гэдсэн чинь марцсан юмаа санчлаа. Энд бас онгоц солио шүү гэснээр тийшээ заасан бах юм. За баларсан шүү. Хаашаа явах юм бол? Өөх чи бүр нэлээд том юм байна хараа. Золбоо онгоцондоо суугаад одоо Женев рүү нисэж чинь. За тэгээ Женевт ирсэн гоё байна. Дурсамж сэргээд. За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Золбоо нь хайж байгаа юм бэ гэхлээр өнөөдөр Женев рүү нислээ. Женев нь Швейцарын баруун хэсэгт Францтай хил залгаа Лиман нуурын ирэг дээр орших олон улсын чухал хот юм аа гинэ. Олон улсын хот Нүүбийн Европ дахь төв улаан загал маань төв энд байдаг юм байна. Женевт байдаг юм байна. Би харж ирсэн хоёр нүдээр харж ирсэн. Инх тайван дипломатын төв байдаг юм байна. Дэлхийн чухал хэлэлцээрүүд тэнд болдог юм байна. Женевт болдог юм байна. Хотын онцлог нь юу гэхээр хэмжээгээр нэг том биш, нөлөө асар их Франц хэл зовхилдог. Женевт амьдардаг дийлэнх хүмүүс нь хоорондоо bonjour, merci beaucoup Франц хэлээр хоорондоо ярилцдаг. Амжиргааны өртөг маш өндөр бүр Oh my god, баг дэлхийд хамгийн өндөр улс Женев баха. За тэгээ ерөнхийдөө ямар хүмүүсийн хот вэ гэхлээр дипломатчид, олон улсын байгууллагын ажилтнууд, банк, санхүү, хууль, хүний эрхийн салбарын 50 дэг журамтай орчинд амьдрахыг хүсэгчид Женев хотод амьдардаг юм байна. Тэгэхээр Золбоо өнөөдөр Женев нислээ. Женев рүү нислээ. Яагаад гэхлээр охинтойгоо очиж уулзах гэж байна. Үи! Уучлаарай би өөрөө дуу оруулчлаа. Эрхэ оруулж штэ. Үи! Золбоо бүх юмаа бэлдсэн. Одоо гарахад бэлэн болцсон байна. Одоо 7 цаг 5 минут болж байна. Би орой 12 цагаас нисэхгүй. Шөнийн 12 цаг 10 минутад ниснэ. Инчон нисэх буудлаас хаашаа нисэх юм бэ гэхлээр Истанбул дээр очоод 2 цаг 30 минут тавьцаа хүлээж байгаа. Тэнцэнээсээ онгоцоо солиод шууд Женев рүү нисэх юм байна. Европын цагаар өглөөний 9:25 Женевт газардах юм байна. Тэг ямар тач охинтойгоо уулзахаар гарах гэж байна. Истанбул ч аль орн блэ? Ер нь бол би Солонгосоос Женевээс Солонгос энэ хоёрын хооронд бол зөндөө олон удаа явсан. Энэ удаагийнх баг 9 дэх нь байна уу? 10 дахь нь байна уу? Баг тэгж байгаа. Охинтойгоо очиж уулзна гэсэн үнэхээр гоё байна. Маргааш өглөө уянгалангийн цэцэрлэг орой 5-аас таарна гэсэн. Тэгээд 5 цагийн үед тарахаар нь уулзна гэд тохиролцсон байгаа. Тогтолж байна. Тэгээ би өнөөдөр өглөөнөөс ахуулаад босоод маш их ажил амжуулсан. Нэг бичиг баримт хөөцөлдөж ирсэн. Тэгээд нэг болсон явдал яриад эдитер руугаа явуулсан. Тэгээ гэр орноо цэмбитлэн цэвэрлээд ачаагаа боогоод одоо ингээд гарахад бэлэн болцсон байна. Гэр орноо бол бүр үнэхээр гоё цэвэрлсэн. Яагаад гэвэл ингээд хол явахдаа гэр орноо аюу гоё цэвэрлжээд гараад явхаар аюу гоё идэхгүй. Гэртээ орж ирсэн ч гэсэн ингээд цэвэрхэн гэр орондоо ороод ирэхээр яагаад ч юм нэг тийм гоё юм аа нэг тийм гоё кайфтай байт. Тэгэхгүй болохоор ингээд нэг муухай самбрааг орчинд ороод ирэхээр муухай шүү дээ. За ерөнхийдөө бол нэг иймэрхүү ингээ бүх тоос шорогоо арчаа, сайхан цэвэрлээ, ширээн дээрхээ зэгцлээд, энэ дээрх тоос шорогоо арчаад бүх юмнуудаа унтраацсан, хөргөчөө хоосолцсон, будаа агшаагчаа унтраасан. Тэгээ энэ юу вэ гэхээр нэг хөргөчөнд үлдсэн байсан жоохон юмнууд нэг алим юм сүүм байсан. Тэгээ энийг одоо наскад өгнө. Үээлтээ өгöd явна. За тэгээ ачаага бол энд нь сайхан жимбийтл бүгдийг бэлдээ тавьсан байгаа. За нойлын өрөө бол цэвэрхэн. Би сонноос их юм болно шүү дээ. Энэ толон дээр байгаа юм нэг муухай толбонууд байгаа. Эдрийгээ арилгахаа болсон, арчхаа болсон. Ягаад гэж би ийм юус харж чаддаг байхгүй юу? Ийм жоохон толб баах юм бол арччаад идэг гэсэн. Тэгээ одоо энэ өвчнөө байхгүй болох гэж байгаа. Яа тийм толботой байж юу яага болдгоо юм те? Яага толон дээр нэм толб байж болдгоо юм. Энэ толон дээр толб байж болно өстэй. Заавал би бүр ингэж арчихгүй болохоор ингэж байж чаддгүй гэж тест чаддгүй байсан байхгүй бүр болсон л заавал ингээ очиж арччихдаг гэсэн. Одоо энэ өвчнөө алга болгохын тулд ингээ эдрийг ингээ тэр чигээр гоё үлдээсэн байгаа. Ингээ та нар сайн байж байгаараа заяа. Жохон зузаан л явах чах шиг байна. Уг нь онгоцонд тухтай гоё нимхэн явахаар гоё идэв штэ. Guam fashion. Өнөөдөр Guam fashion бол Nike Jordan. Яг нэг юм мартцсан байж магадгүй ш. Нэг сайн бодоодох. Нэг л юм мартцсан юм шиг санагдаад. Яг инхээр нэг юм мартцсан байдэн шүү. За чин та болцсон юм шиг байна. Гарцгаая. Let's get it. Go. Солонгост амьдарч байгаа монголчуудаа. Манай White Dream шүдний имлэг 2 жилийн турш Солонгост байгаа монголчуудынхаа шүдний бүх асуудлыг шийдэж ирсэн. Энэ хугацаанд зөвхөн Солонгосоос гэлтгүү Америк, Австрали, Герман, Япон зэрэг орнуудаас монголчууд маань нэр чүдээ имжлүүлсээр байна. Цэвэр 5 дахьтай орчин олон жилийн туршлагатай эмчнэр танд тохирсон эмчилгээг боломжийн үнийн дүнд тааруулан төлбөрөө хувааж төлөх нөхцлөөр үйлчлэгийг үзүүлж байна. Манайхаар үйлчлүүлсэн монголчууд маань сэтгэл хангалуун, инээмсэглээд гарцгаадаг. Виз хамаарахгүйгээр Солонгос хэл ойлгохгүйг санаа зовлтгүй
хүссэн цагтаа ирж үйлчлэг авах боломжтой. Та бүхэн шүдээ битгий орхигдуулаарай. Шүд бол эрүүл мэндийн эхлэл шүү. Шүд эрүүл байвал хоолоо сайн боловсруулж идэнэ. Тэр хэмжээгээрээ таны ходоод бас эрүүл байна. Нүүр дүүрэн нэмсэглэн Та бусдаа ярихдаа өөртөө итгэлтэй болноо. White Dream Солонгос дахь монголчуудынхаа шүдний асуудлыг бид хариуцсан. удахгүй уулзцай. За золбоонд машиндаа сууцсан ачаага ачсан онгоцны бодол руу явж байна. За намайг гаргаж байгаа хүн бичлэгт орохгүй гинэ. За намайг гаргаж өгч байгаа хүн дараа бүр гоё болж байгаа үзэгчтэй харагдъя гинэ. Хин гэдгийг хэлэхгүй. Гаргалаа шүү. За Наскаг хэлчихлээ шүү дээ. Наска тэр намайг тосгохдоо гоё хувцастай болсон байх гинэ. Тэгвэл би яг буцаж ирэхдээ влог хийгээд ирээ заяа. Тэгээ тэр үед Наска нөгөө хувцас өмсөөд ус гизгээ янзлаа тэр үед харагдана гинэ. Тэгээ хүмүүс надаас нөө Наска лууя хоёрыг бичлэгтээ оруулаач ягээ зөндөө их асуугаад байдаг байхгүй. Тэгээ та бүхэн харж байгаа үстэй өөртөө ингээ ордгоо байхгүй. Наска орохгүйгээд лууя орохгүйгээд би өөрийнхөө дураар царай зүсийг гаргаад хүчээр бичлэг хийж болохгүй шүү дээ энэ ч юм бас тий. Одоо энэ дүүнраас айдаг болсон шүү дээ. За залбоонд ямар ч онгоцныхоо буудлын дээр хүрээд ирсэн шүү манайхаа. Гадаа авир хүүтэн байна. Энэ хараа. Гадаа авир хүүтэн байна. Ямар хүүтэн бэ? Дотгошоо оръё. Энэ Солонгост одоо удахгүй нэг айдол ирэх гэж байгаа юм шиг байна. Солонгосын нэг дуучин ирэх гээд энэ хүмүүс баахан гадаа нэг хүлээгээ зогсож байгаа шүү. Солонгосын дуучид энэ төр ирэхээр ингээ фэнүүд нь яг ингээ үүдэнд нь хүлээгээ зогсож яадаг байхгүй юу? Би одоо гайхалтай шүү дээ. Намайг хүлээгээ зогсож байгаа юм болоо гэж шүү дээ. За миний нийслэг тэнд харагдаж байна. 12-10-аас Истанбул D26-аас 36 дээр ачаага өгөх юм байна. За залбаа ачаага өгөхгүй доочрлоо зогсож байна. Тэгээ ямар онгоцоор явах гэж байгаа юм бэ гэхлээр Turkish Airlines-аар явах юм байна. Turkish Airlines. За залбаа ямар ч ачаага өгчлөө. Тэгээ онгоц руу авч ордог нөө гар тийш хэдэж штэ тий. Тэрийг ч гэсэн хамт өгчлөө. За уцаа heavy room-ийн болгочлоо. Одоо паспортоо шалгуулад, гар тийшээ шалгуулад дотгошоо галлер орох гэж байна. Тэгээ дотор орж аваад тухта бичлэгийг үргэлжлүүлье. Оо сайн байна. Яг өөрийн влог үзээ. Тийм. Сайн байна. Зүгээр. За хүмүүс очрлцсон ачаагаа шалгуулж байна. Галлер орох гоо. Зэ ямар ч сан золбоонд галлераа гараад ирлээ. Эсэн минь дэрүүл саруул ямарваа нэг юм хураалгаж бариагүй. Би гэрээсээ гарахдаа нэг юм мартцсан гэдсэн чинь марцсан юмаа санчлаа. Ус авахаа мартцсан байсан байна. Ус худалдаж авлаа. Тэгээ онгоцны бодол дээр ус авахаар айгүй үнэтэй байдаг байхгүй. Нэг ус 3000 вон гинэ. Энийг уг нь бол дэлгүүрт нэг 1000 оноор л зарж байгаа штэ. Тэгээ айгүй үнэтэй зарж байна. Одоо явахт те ямар ам цангаа яваадaltaй биш. За би 14 дээр хүрээд ирлээ. Тэр урд харагдаж байна. Эндээс нисэх юм байна. Тэгээ би бодоодс ер нь нааш цаашаа зөндөө явсан юм байна. Токио орж үзлээ, Женев орж үзлээ, Лондон орж үзлээ, Парис орж үзлээ, Дубай орж үзлээ. Миний энэ очсон газруудаас онгоцны буудал нь хамгийн их таалагддаг газар нь ямар газар гэж. Надад Инчон нисэх онгоцны буудал айгүй таалагддаг хгүй. Тэгээд н харагдах байдал энэ төр нь Инчон надад айгүй гоё санагдаад тий. Та бүхэнд ер нь аль онгоцны нисэх буудал хамгийн гоё санагддаг вэ? Коммент секцэд бичиж үлдээгээрэй. Би ChatGPT-гээс дэлхийн хамгийн алдартай нисэх онгоцны буудал гэсэн чинь Dubai International Airport орд юм байна, Лондон орд юм байна, Лондон Heathrow Airport гинөө, Сингапурын Airport орд юм байна. Тэгээд бас Incheon International Airport орд юм байна. Тэгээд Los Angeles International Airport бас дэлхийн хамгийн алдартай airport орд юм байна. Солонгос дэлхийн 5 алдартай аэропортынхоо нэгт нь орчиж байгаа байхгүй юу? Яаж энийг барьсан бол гэхээр гоё харагдаад байхгүй юу? За тэгээд нөө золбооч нь Солонгосоо магтаад унлаа гэдэг унваа. Харин ч би Солонгосын мууг нь харуулдаг шүү дээ. Зарим хүмүүс та энэ Солонгосыг дандаа магтаж байгаа ингэ бичсэн байдаг аягүй сайн уу? Намайг миний ганц 2 бичлэгээр ерөөсөө битээ дүгэн заяа. Яг дүгнмээр байгаа бол 2019 оны 4 сараас эхэлснээс ахуулаад өнөөдрийг хүртэл бүх бичлэгүүдийг үзчихээ дүгэн. Сонноос нэрээ золбоо нь YouTube дээр хэдэн бичлэг оруулсан байгаа юм бол харъя. Би YouTube дээр 750 бичлэг оруулсан. 750 бичлэг. Устгасан бичлэг бараг 50 гаруй байгаа хаа. Тэгэхээр тэр устгасан бичлэгүүдтэйгээ нийлүүлээд тооцох юм бол бараг 800 гаруй бичлэг хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо золбоогийнхэн subscribers-ийн тоо, дагагчийн тоо 716 мянгуулаа болцсон байгаа юм байна. Тэгээд би ч гэсэн гоё Монголын сая дагагчтай ютубер болмоор л хизээ болох л доо.
Та бүхэн subscribe дараад өгчихдөх үү? Subscribe гэдэг товчлуурыг дарлаа гэж танаас мөнгө гарахгүй штэ. Намайг 13-аас 17 насны хүүхдүүд 4.1% үздэг юм байна. 18-аас 24 насны залуучууд 16% үздэг юм байна. 25-аас 34 насны залуучууд 38.7% үздэг юм байна. 35-аас 44 насны ахмад наснууд гэж яриад байгаа шүү дээ. Ахмад наснууд 25.7% үздэг юм байна. Тэгээ 45-аас 54 насны ахмадууд 9.8% үздэг юм байна. 55-аас 64 насны ахмадууд 4.1% үздэг юм байна. Тэгээд 65-аас дээш насны хүмүүс 1.5% хүн үздэг юм байна. Тэгээ та бүхэн хэдэн хувьд норж байна? Би одоо өөрөө энэ 35-аас 44-ийн хооронд норцсон явж байгаа шүү дээ. Ахмадуудынх нь ангиллалд норцсон явж байгаа. Тэгээ намайг 40.3% эрэгтэй хүмүүс үздэг юм байна. 59.5% эмэгтэй хүн үздэг юм байна. Эмэгтэй хүмүүс арай илүү давмгаа үздэг юм байна. Монголоос 81.6% хүн үздэг юм байна. Солонгосоос 6.1% хүн, Америкаас 2% хүн, Японоос 1.2% хүн, Чехээс 0.7% хүн, Австрали, Свед, Герман, Франц, Айрланд гэж явчихж байна. Тэгээ одоо миний бичлэгийг үздэг хүмүүсийн 57% нь subscribe гэдэг товчлуураа дараад үзэж байгаа заяа. 43% хүн subscribe гэдэг товчлуураа дарахгүй үзэж байгаа. Та нар энэ харалтаа үзэгчтэй энэ хараа 43% хүн subscribe дараагүй үзэж байна. 57% хүн дарцсан үзэж байна гэж гараад ирж штэ. Энэ 40% хүн subscribe гэсэн товчлуураа дарчих юм бол золбоон шууд сая дагагчтай боллоо. Би ч гэсэн гоё сая дагагчтай болоод Golden Silver bot-ыг авч үзмээр л. Би ч гэсэн үзмээр л. Би ч гэсэн Монголын сая дагагчтай ютубер болмоор л. Хүн өөрөө хичээгээ зөв зам дээр явж явах хүний хөдөлмөр хизээч худлаа ярихгүй учраас золбоон тууштай идэвхтэй үргэлжлүүлээд YouTube-ийг хийгээ явнаа. Гэтэл та нар subscribe дарчвал гоё л юм. Тэг гомдоодохгүй те. Өнөөдөр 1 сарын 5 яг 5 хоногийн дараа охины минь төрсөн өдөр боллоо. 1 сарын 28-нд бас золбоогийнх нь төрсөн өдөр болно. Тэгээ золбоо нь энэ 1 сарын 28-нд 38 хүрлээ. 38-тай аав имэн гэдэг дууны жинхэнэ эзэн нь болж байна да. 20 эдтэй залуу байхдаа нэг 35 40 мөчтөө гингут амар хөгшин санагддаг байсан байхгүй юу. Тэгсэн чинь яг өөрөө энэ насан дээр ирсэн чинь зүгээр л яг хүүхдээр байд юм байна. Жохон хүүхд. Нэ. Яг л жоох хүүхд гэсэн үг. Дүүнэр минь одоо бодчихлаа. Йоо ямар амар хөгшин юм бэ 38 гээд та нар яг энэ насан дээр ирээд нь штэ. Яана ийм жоохон хүүхд шиг байд юм уу? Ийм залуухан байд юм уу? Ийм залуухан сэтгэлгээтэй байд юм уу? Вау. За дууга усаа гудраа сууж байдгаа. Уянгалантай очиж уулзнаа. Охиноо харна гэсэн чинь бүр үнэхээр гоё догтолж байна. Хэр том болсон бол яаж ярьдаг болсон бол аавыгаа хараад таних болов. Намайг хараад яг ямар реакц гаргах бол дуулж байгааг нь сонсомоор байна. Бүжгэлж байгааг нь хармаар байна. Манай охин бүр ёо зүгээр л бүжгэлнэ гэж зүгээр аалч өгөн заяа. Яалтчгүй миний ген байх шиг үлд. Юм сансар савал цаашаа. Чинхэн утгаар нь савдаг. Гэхдээ мэдгүй одоо яг ямар болсон юм мэдгүй. Очоод гоё уулзаад хараад үзээ. Тэгээ та бүхэнтэй гоё сэтгэлдээ хуваалцнаа. Энэ гэхдээ нислэг бас чанга шүү нэрээ ёо. Тв алхасч явна гэдэг чинь бас чанга нэрээ. Энийг яг нэг байнга ирж очиж явж үзсэн хүмүүс л мэдэх баг. 10, 11, 12 цаг нисэн. Тэгээ очоод хүлээн. Тэгээ дахиад онгоцоо солино. Тэгээ тэнцэнээсээ дахиад нисэн гээд хөөрхөн ядард юм аа. Тэгээ онгоцсон суухаар жоохон айдас байд штэ. Айгаад тэр л ер нь жоохон хэцүү. Онгоц нөө ингэж чирхээр ингээл яг ч юм сүүлд аягүй гоё 50 байна золбоо. Аягүй гоё аз жаргалыг мэдэрч байна. Аягүй гоё байна. Миний амьдрал аягүй гоё зэгцэрч байна. Миний амьдрал аягүй гоё ойлгомжтой болж байна. Тим царайтай биш вэ нүү? Яг тэр урд сууж байгаа намайг хараад намайг галзуурсан юм гэж бодож байгаа. Дотроо амар хараад идэг гинэ. Влог хийгээ явж байгаа л нэг залуу байгаа үст те. Ямар амар харт юм бэ? Манай бүр хараад байна яах вэ? За яг одоо цаг 12 цаг болж байна. Уг нь 11:30-аас хүмүүсээ оруулж эхэлнэ гэсэн байсан чинь 30 минут хоцроод одоо л хүмүүсээ оруулж эхэлж байна. Би бол нэг яарахгүй нөө. Сууж агаад тухтаа орно. За яг үннийг хэлэхэд яарахгүй байгаа шалтгаанаа яг үнэнгээр нь хэлье та бүхэндээ. Яарахгүй байгаа шалтгаанаа яг үнэнгээр нь хэлье. Яарахгүй байгаа шалтгааныг ойлгосон мэт те.
Өөх манай онгоцонд бүр нэлээ их хүмүүс сууж байгаа юм шиг байна хараа. Оочр нь дуустдаггүй. Энэ их олон хүмүүсийг онгоц одоо даах юм бах та. Миний сүүлийн үед бас нэг айгу өөрчлөгдөж байгаа юм юу вэ гэхлээр би айгу тайван болоод байгаа айгу сонир. Би өмнө нь айгу тийм яаруу жоохон сандруу байсан байхгүй юу. Тэр нь жоохон юм юмд яардаг сандардаг ингээл юм л болол. Яна. Ингээд дэгсэн чараа сүүлийн үед нэх гоё тайван болоод байгаа. Гэтэ бас хитрхи тайвшраад байх шиг байна. Гинт ингэж амар тайвширч болохгүй шүү те. Одоо ингэ зөндөө олон хүмүүс оочрлцсан бах те. Би бол тоохгүй байхгүй. Юу ч болоогүй юм шиг ингэ хажуугаар нь зөрөөл. Би цүнх ачиж юу? Энэ шүү. Манай онгоц 12 10-аас нисэх ёстой байсан. Одоо 12:05 болж байна. Тэгэхээр нэлийн хоцрох юм шиг байна. Бараг 50 минут хоцроод нисэх юм шиг байна. Тэгээ иймэрхүү тохиолдолд ямар асуудал үүсдэг вэ гэхлээр сольж суух онгоцны маань цаг аягүй тавчин болчдөг байхгүй юу? Би очно, гарна, гейтээ олно гэж явахаар би аягүй тийм сандралттай байт. Ямар ч сан онгоцондоо суулаа. Turkish Airlines сууж байгаа юм байна. Тэгээ сая бүр нэлээ их хүмүүс суугаадсан. Онгоц нь нэг том онгоц биш л байна да. Миний ажил ер нь дандаа нэг тийм настай хүн юм уу, альсгүй бол эрэгтэй хүн суудаг шин. Тэгээ ямар хүн суухнаа харцгаая. За үзэгчдээ тэгэхээр золбоо онгоцондоо орж ирээ суучлаа. Намайг хаан суусан гэж бодож байна та нар. Намайг хаан суусан гэж бодож байна. Би танарт харуулъя заяа. 1 2 3 1 2 3 На хамгийн уртлын суудлын үүдэн шүү дээ. Хамгийн уртлын игнэ. Урталт нь юу ч байдгүй. Яг ийм игнэнд анх удаа сууж үзэж байна. Үнэхээр таалагдж байна. Яагаад вэ гэхээр нөх хөлөө айгуу гоё тухтаа жийж болох юм байна. Ингээд бүр цаанаасаа намайг гоё тухтаа яв гэж байгаа юм шиг. Айгуу гоё суудал таарлаа. Тэгээд баяртай байна. Миний хажуу тийм байгаа харах уу? Оо. За ийм хоёр солонгос ах хүү миний хажуу суусан байна. Би хэлсэн биз яг миний хажууд эрэгтэй хүн суудаг гэд. За яг одоо шөнийн хоол идэх гэж байна. Энэ загас, талх, салаад. Энэ торт ах шиг байна. Orange juice. Би ямар кино үзэж байгаа вэ гэхлээр Тор үзэж байна. Тор баг үзэнгээ. Шөнийхөө хоолыг идлээ. Сайхан олцоогоор. За золбоо нь 9 цаг нислээ. Сая унтаж байгаа сэрлээ. Одоо 2 цаг нисээд газарт нь тэ өглөөний хоол гарч ирсэн байна. Өглөөний хоол нь өндөгтөө, брокколитай, томаттай, төмөс, талах, жимс ийм хоол гарч ирлээ. За бараг хүрээд ирлээ. Одоо тухай газардах чинь маш урт замыг туулж ирлээ. 12 цаг нисээд одоо газардах чинь. Thank you. Bye. Сайн яваад Истанбулд буучлаа. Онгоцноосоо буугаа шууд автобусаар явах юм байна. Аль автобусанд суух юм бол алинд нь чаваагүй суучих да. За яг одоо Сөүлд өглөөний 11:50 болж байгаа юм байна. Женевт шөнийн 3:50 болж байгаа юм байна. Энд үүрийн 5:50 болж байна. Бас Женевээс 2 цагийн зөрүүтэй байд юм ба штэ энэ. Тэгээ сая эрэхтэй онгоцон дотор тийм амар ядарсангүй. Айгуу гоё унтаж амарч чадлаа. Онгоцондоо суугаад нэг кино үзчихэд тэгээд хоолоо идчихэд тэгэл нам унтцсан. Айгуу гоё унтсан. Вирус аваг нь онгоцон дотор унтаж чаддгүй байхгүй. Гэсэн чинь харин энэ удаа өстой гоё унтлаа. За одоо эндээс 8:10-ийн онгоцонд суугаад Женев рүү ниснэ. 9:30- гээд Женевт буугаад намайг манай нэг найз тосч байгаа. Шууд буудлын руугаа явна да. За хаанаас дамжина гэж энэ бүгдээрээ харцгаая. Зүүн тийш явах юм байна. Англи хэл байхгүй ч гэсэн зургнуудыг хараад ингээд мэдээ явчихдаг байхгүй. Тэр онгоц солио шүү гэсэн байгаа. Энд бас онгоц солио шүү гэснээр тийшээ заасан бах юм. За баларсан шүү. Хаашаа явах юм бол? Одоо ойлгочлоо. Энэ нь орон нутаг дотроо явхаар бол ийшээ яв гэж байгаа юм байна. Интернэшнл бол зүүн тийш яв гэж байгаа юм байна шүү дээ. Би буруу явж ирсэн юм байна. Мэдгүй зөв орчуулсан буруу орчуулсан ямарчсан. Тэгэж бодчих. Би ерөөсөө энэ Истанбул дээр нэгч бууж байгаагүй юм байна. Анх удаа сольж үзэж байгаа юм байна. Истанбулийн онгоцны буудлаас аюу гоё юм шүү дээ. Цэвэрхэн, аюу гоё тохилог. Хүмүүсийн харилцаа жоохон онцгой санагдлаа. Женев явах гэж байна. Энд очрлох нь зөв үү гэд асуусан чинь дуурахчгүй байна. Онгоцны ажил нь бүр дуурахчгүй миний өдөөс. Энэ нэг Аз юм чи юу гэдэг байгаа гэсэн харцаар харж шүү дээ. Тэгсэн чинь арай хажууд байсан нэг залуу олон улсын нислэгийг солих гэж байгаа бол ийшээ авах нь зөв гэд хэлж байна. Хөөх бүрст амар хүн байна. Түрүү нөө над руу дуурддаг ах энэ.
тэр харж амжсан уу та бүхэн? Би та нарт амар ховлолоо шүү заяа сая. Тэр цагаан авцтай хахад надтай юу ч яриаггүй, дуграагүй. За ямар ч хэлээрээ гайгүй гараад ирлээ. Юмнуудаа шалгуулад одоо гейтэ хайна. 8-15-ын нислэг Женев гэсэн байна. Тэр 8-10-ын нислэг Женев. За тэгэхээр яг одоо Туркд 6:20 болж байна. Тэгээд манай гейтний дугаар нь 6:55 нэгднэ гинэ. Одоохондоо аль гейт гэдэг нь тодорхой биш байна. 6:55-д гейтий чи мэдээллийг өгнө гэж байна. Тэгэхээр энэ хүмүүсийг дагаа явчлаа. Тэгжэл болох байлгүй дээ. Вау! Ямар гэж гоё газар гараад ирвэ. Өө, Истанбул чинь онгоцны бодол нь тасархаа юм биш үү? Чи бүр нэлээд том юм байна. Хараа. Дээдлийн хэмээг нь хараа. Ваа. Ямар сайн би энэ олон удаа нисэхдээ нэг ч удаа Истанбул дээр ирж үзэж байгаагүй юм биш. Истанбулаар анх удаа дамжиж үзэж байна. Тэгээд онгоцны бодлоор үнэхээр таалагдчих шин. Юу Инчон цаашаа уучлаарай. Энэ duty free-ийн бүр тасарсан юм шүү. Ваа. Энэ хараа. Тэр нь юу хийгээд тавьсан юм бэ? Чит. 6:55 хүртэл гейтийнхаа дугаарыг мэдтлээ нэг газар сууж хүлээмээр байгаа хгүй. Тэгээд суудлаа айгу ховор юм байна. Тэгээ энэ бас нэг тактик байх гэж бодож байна. Яагаад гэвэл хүмүүсийг суулгачих юм бол дэлгүүрүүд дээр нэсэхгүй шүү дээ. Та бүхэн дэлгүүрийг хардаа. Ваа, бүр дэлгүүр нь бүр төрөл төрлөөрөө л. Оо. Ямар ч гоё хээсаа болцсон, шинэ жилийн уур амьсгал орцсон. Duty free, very very beautiful. Турк бол нэр ялцчгүй онгоцны бодол нь гоё юм байна, гоё юм байна. Ярих юм алга. Би ч одоо суудл хайгаал, сандал хайгаал яваад байгаа хүн шүү дээ. Сандал хайгаал яваад байгаа хүн шүү дээ би ч. Оо, duty free-нүүд нь ямар гоё юм бэ? Нараа загварыг хараа. Энд кофе шоп байна. Турк хүмүүс нэрээ талх амир хийддэг гэсэн те. Энэ талхнууд нь ш нөгөө нэг талхыг хальт сонирхож харцгаах уу. Йоо, ямар гоё юм бэ. Гой гой талхнууд зөндөө байна да энэ. Би энд амир туртаа. Би одоо нөө суух газар олдохгүй гээл дими динээд гисэн явж байгаа шүү дээ. Энэ гоё талхнуудыг хараа. Ваа, ямар гоё юм бэ. Ашгүй суул сандал олдлоо. Йоо, ингэж нэг сандал олж сууж тохолж авах гэж сайхан биш. За, манай гейт онгоосон байна. C4 дээр очих юм байна. Тэгээ одоо C4 рүү налхаж байна. Истанбулын онгоцны бодол бүр үнэхээр том юм байна өө. Duty free нь баг ингээд их дэлгүүр шиг юм биш үү? Баг дуусахгүй яваалах юм. За, золбооны явсаар C4 дээр хүрээд ирлээ. C4 8:10-аас Женев рүү явнаа гэнэ. За энэ төлөх юм байна. Та бүхэн харах юм бол энэ айгүй хөрхөн юм хийж болохоор уцаа цэнгэлж болохоор юм ширээтэй юм байна. Тэгээ ширээн дээр нь хүмүүс суугаад уцаа цэнэглээд юм хийж болдго юм байна. Тэгээ C4 дээр ирсэн хүлээж байна. Золбоо нь камераа жоохон цэнэглээд. Энэ power bank-ийг санаж гин үү? Японоос худалдаж авч ирсэн. Токиогоос. Айгүй сайн power bank үлээ. Тэгээ энийг өмнө Монгол руу явахдаа авч явна гэж байгаа мартсан байсан. Энэ удаа яг мартахгүй. Цүнхэндээ хийгээд аваад явж байгаа. Power bank-ийг гар дэшиндээ хийж болдгүй байх гэсэн чинь болдго юм биш үү? Цүнхэндээ авч болд юм байна. Тэгээ мдээгүй байж байгаа тарин мэдэж аваад гой камера, микрофоноо цэнэглээд явж гин өө. Одоо энэ микрофоноо цэнэглэж байна. Турк хүмүүс чинь ямар шашинтай вүлээ. Энэ эмэгтэйчүүдийг харахаар үсээ бооцсон нөө харагдуулахгүй үсээ ингээд далдалсан яваад байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь муслимийн шашин баха те. Би буруу ойлгоогүй бол буруу хэлж магадгүй ш. Ямар шашинтай вүлээ та бүхэн комент сект бичүүлдээгээрээ. За би танарт аюу гоё мэдээлэл өгье заяа. Турк улсын хүн амын ихэнх нь ислам шашинтай гинэ. Ойролцоогоор 95-аас 99% хүн нь лалын шашин, ихэнх нь суннит дурсгал гинэ. Жаахан хувь нь л христ, еврей бас шашингүй хүмүүс байт юм байна. Гэхдээ нэг чухал зүйл би Турк бол шашинтай улс биш, төрөөсөө салангат улс гинэ. Тэгээ өөрөөр хэлбэл шашин шүд хэсэг нь тухайн хүний сонголт гэдэг юм байна. Турк эмэгтэйчүүд ягаа үсээ боодог вэ гэхлээр үсээ боох алчуур зүөх нь ислам шашны заншил юм байна л да. Ислам шашны заншил юм биш. Гол шалтгаанууд нь юу вэ гэхлээр шашны итгэл. Зарим эмэгтэйчүүд Коран сударт үндэслэн даруй байдал, итгэл үнэмшлээ илэрхийлж зүүдэг. Хэн нэгэн албаддаггүй гинэ. Өөрийн итгэл үнэт зүйлээс шалтгаалдаг юм байна. Тэгэхээр энэ хүмүүс бүгдээ нөө сайн дураараа зүүж байгаа юм байна л да. Тэгээ бас соёл, гэр бүлийн нөлөө байдаг юм байна. Зарим гэр бүл бүс нутагт уламжлал их нөлөөлнө гэсэн байна. Бүгд энэ үсэндээ алчуур зүүдгүй
гэвэл үгүй юм байна. Үсээ боодог эмэгтэйчүүд ч байдаг, үсээ боодгүй эмэгтэйчүүд ч байдаг юм байна. За манай онгоцныхаа орж эхэлж байна, бүртгэж эхэлж байна. Одоо би ч гэсэн явж орё доо. Золбоо онгоцсондоо суугаад одоо Женев рүү нисэж байна. Эндээс 3 цаг 15 минут нисээд Женевт буунаа. Тэгээ миний хажууд нэг 2 эмэгтэй сууж байгаа. Тэгээ нэг эмэгтэй нохоогоо дагуулсан явж байна. Та бүхэн энэ хардаа. Ку ку. Онгоцсон дотор ингэж нохоогоо дагуулж явж болдгол юм бах та тий. Тэгээ санаа зовсон юм байсан. Уучлаарай гэхээр зүгээр ямар ч асуудал байхгүй. No problem. За залбооны 9 минут яваад хүрээд ирлээ. Одоо Женевт өглөөний 9 цаг 50 минут болж байна. Гялс ачаагаа аваад гарнаа. Тэгэхгүй бол манай найз гадаа хүлээж байгаа болохоор. Женев бас нэлээд сэрүүхэн биш үү? Онгоцон дотор дулаахан байж байгаад гинт гараад ирсэн үү? Айгуу сэрүүхэн санагдчихэв. За одоо бичиг баримтаа үзүүлээд гайлаар нь гараад тэгээ ачаагаа олоод авчих юм бол боллоо. Миний ачаа айгуу сонио хамгийн сүүлд гарч ирдэ шүү дээ. Нэрээ тэгтэл Женевт айгуу сэрүүхэн байна. Ямар сэрүүх вэ? Бараг Солонгосоос хүүдэн байх шиг шүү дээ. Дулаахан уцал нь болсон байна. За энэ Swiss паспорттой Европт амьдрах эрхтэй хүмүүсийн зүүн талаар нь ороод өөр гадаад улсын иргэдийн баруун талаар нь орж байгаа юм байна. Баруун талаар нь орж байгаа дийдэн хүмүүс нь гадаад хүмүүс амар урт очиртой. Энэ хүмүүс нь гоё ингээд Swiss паспорттай. Энэ Женев рүү ороход өмнө юусоо ингэж шалгадаггүй байсан байхгүй. Тэгсэн чинь одоо бүх хүмүүс нь ингээд өөрсдийнхөө паспортыг уншуулад, гарын хээгээ уншуулад, ямар зорилгоо ирснээ бичээд одоо тэр зураг даруулад тэгээд гайлаар гардаг болсон юм байна. Гайл дээр дахиад шалгана энэ хүмүүсээ. Тэгээ хүн сая ийм гарцсан байхаар зүгээр энэндээ уншуулаа шууд гарч болох юм болов гэсэн чинь бас гайлаарыг шалгуулж гарах юм. За залбоо ямар ч гайлаараа гараад ирлээ. Гайл дээр нь бүр маш удаан хүлээлээ. Бараг 40 минут болоогүй юу. Үнэхээр урт очиртой. Урт очиртойгоос гадна яг нэг гайл дээр ажиллаж байгаа гайлын ажилчид нь цөөхөн хүйтхэн хүн байгаа байхгүй юу. Онгоцноос буугаад 100-100-аараа ингээ хүмүүс орж ирж байхад гайл дээр яг ажиллаж байгаа хүмүүс нь нэг 4-5 хүн. Тэгээ бүр нэлээд урт очиртой хүмүүс нь өөр хүлээгээд байдаг бүр. 40 минут хүлээлээ шүү дээ. Тэгээ би Женевт орж ирэх болгондоо энийг ер нь жоохон аюу том асуудал гэж хардаг байхгүй энийг. Яагаад гэвэл зөндөө олон хүмүүс хүлээж явах 4-5 хүн суудсан. Тэгээ оочлон бүр ингээ баг одоо юу вэ? Коридороор нь дүүрээ цаашаа баг ингээ оочлсаар гад баг онгоц хөтлөө оочлох гэдэг юм байна. Тэгээ сая ингээд оочролж байгаа хүмүүсийг харсан чинь бүр нэлээд бохиндцгаацсан зогсож байгаа байхгүй. Эндээ удаан хүлээгээд байгаа болохоор тэгээ яг сүүлийнх нь энэ гайлийн ажилчид нь хамгаа дараад тэгээд оруулдаг юм байна л да. За ачаагаа олцсон шүү. Ямар ч миний ачаа гараад ирсэн байна. Жижигхэн цүнхээ аваад тэгээ шууд гарнаа. Миний жижигхэн цүнх бас гараад ирсэн байна. Аргагүй ингэж удаан хүлээсэн юм чинь гарч ирсэн байлгүй яах. Энэ байна. Оба. За ачаагаа авц гарнаа. Умбош оппа хаана. Манай найз хаана. За ямар ч байсан найзтайгаа уулзаад амжилттай Женевт газартаад буугаад асуудалгүй гараад ирсэн шүү. Намайг одоо баригдаа буцаа явуулсан болоо гэж бодсон. Намайг одоо Женевт ирэхээр ганц гаргаж өгдөг, ганц тосдог хүн байна. Өөрийгөө танилцуулаарай Умбош. За тулгаа. Умбош ч баг тий одоо Умбош ч бол гэрийнхний нэр шүү дээ. Тулгаа гэдэг тий Женевт танд. Францтай. Хэд удаа гаргаж өгөөд хэд удаа тосч авч байна. Тэхстэй тоогоолцсон баг. Ирэх болгонд нь л айдчихсан. Эч одоо яваасан инженеринг баг залаа нисфудлаач ч одоо байнга л хүн авч тасч дээ. Хэдэн хичнээн хүн авч таснаач мартаж чад. Умбошаа очлоо шүү. Умбошаа явлаа шүү. За ямар ч хотелд ороод ирлээ. За хотелд ороод ирсэн чинь жоохон бодлоо. Хаана байгаагаа мэдэхгүй баларсан шүү. Хаана гинөө? За битээр ямар ч ачаагаа оруулчаад гараад ирлээ. Одоо гоё хоол иднэ. Тэгэхгүй болохоор онгоцны хоол ерөөсө хоол болохгүй байна. За Женевийн хот
Годомж яг хിവэрэл ах шүү дээ. За Женев тийм гоё Монгол хоолны газар байт юм байна. Умбош битээр өдрийн хоолт гэдэг хоолны газар ороод ирсэн. Арай онгоо байгаа юм те. Ушур байна, гуляш байна, цөөн байна, sweet chicken. За захиалсан хоол мань гараад ирлээ. Банштай шүл. Умбош болохоор цөв авсан. Тэгээд хоошоо. За сайхан олцоорой. За умбош битээр хоолны газар ороод сайхан хоол идчихээр гараад ирлээ. Хүү сайн умбош одоо л таньж штэ. Хүү болчихлоо. Одоо л хүү болчихё. Банштай шүл уугаад хоошоор идсэн чинь өөр болж ш бас. Монгол бол өөр юм байна. Өөр юм. Ганц гаргаж өгч тосч авдаг хүн баярлж авдаа шүү. Хэрвээ Женев төрх юм бол умбош руу холбогдороо гэж. Баха гэж авруу бичээд. Өө тосдог залуугаар тосуулъя гэв. За тулгааг машинд нь суулгаж өгчөөд буудлын руугаа харж явнаа. Гоё нэрцэн. Яг ингээд оёглонтой уулзах цаг төхөөд ирсэн чинь амар догтлж ийн. Гоё юм. За тэгээ Женевт ирсэн гоё наа. Дурсамж сэргээд энэ гудамжаарч гүмэх охинтойгоо нааш цаашаа явсан да. За түрүү би та бүхэнд яг байрлаж байгаа энэ буудлаа яг гоё олигтой танилцуулж өгч чадаагүй. Одоо яг гоё танилцуулъя. Хүү юу лээ? Энэ мөн билүү? Яна төрсөн шүү. Novotel гэдэг буудал гэхгүй юу? Тэг би яаж орсон юм бол? Энэ дээр нь карта уншуулад. За тэгээ ийм өрөө рүү ороод энэ дахиад карта уншуулад онгонгууд нь өрөө рүүгээ ороод лифтэн сууна. Лифтэн суухгүй алхачих. За яг ингээ үүдээр нь орж ирэнгуудаа шууд 0 нэт юм байна. Тэгээ 0 нь аягүй гой цэвэрхэн юм байна. Hi vlog. Энд ийм усны сенс байна, алчуур байна. 0-ын цаас ариун цэврийн хэрэглэлүүд. 0 нь аягүй гой цэвэрхэн байна. Таалагдчихэв. Тэгээ энэ дүүшинд орчих юм байна. Дүүштэй. Тэнцэнэ шампунь байхгүй юм шүү дээ. Би шампунь авчирах шүү дээ яана. За нэг асуудал гарсан шүү. Шампунь байхгүй юм байна. Тэгээ энэ ийм гой алчууруудтай юм байна. За тэгээ эндээ бас ийм гарахтаа өөрийгөө толддог ийм толтой юм байна. Хувцсны шкафтай. Тэгээ хувцаа бас эндүүдтэй юм байна. Ваа. За ойлгомжтой байж тээ. Үүдээр орж ирлээ. 0 нь баруун талтаа. Тэгэнгуутаа ийм жижиг нэг өрөө байгаа байхгүй юу? За тэгээд энэ голдоо энэ гоё том ортой. Тэг миний ачаа жоохон замбрааг байгаа шүү. Тэг энэ чинь ийм хөөрхөн өөрөө ажиллаа хийж болохоор ийм хөөрхөн ширээтэй. Энэ гэрлээ асааж агаад гоё YouTube бичлэгээ хийж болох нэ. За тэгээ энэ чинь ийм телевизэртэй. Телевизэр бол би нэх үзэхгүй. За тэгээ эндээсээ ийшээ ороод галтгоотойг боддоо та нар. Ваа, ийм хөрхөн галтгоотой хараа. Ямар гоё. Би яг ийм нэг ийм цагаан өнгөнд айгуу гоё дуртай байхгүй юу? Амар гоё. Тэгээ энэ чинь ийм гоё пичтэй байна. Ус буцалгагч байна. За энэ чинь ийм хогийн савтай, хөргөгчтэй. Хөргөчн дотор нь юм байгаа болоо гэсэн чи юу ч алгаа. За тэгээ ийм хөрхөн галтгоотой нэг хүн байхад тохиромжтой ийм хөрхөн өрөө байна. Тэгэхээр үзэгчд маань бас мэдхийг хүсэж магадгүй Женевт яг энэ хотынхоо төвтэй ойрхон нууртайгаа ойрхон иймэрхүү нэг өрөө түрээслэхэд хэдэн төгрөг байд юм бэ гэхлээр би одоо яг энэ өрөөнд 17 хоноод явахгүй юу? 17 хон нэртөө. Тэгээ 17 хоноход 1740 хэдэн франк болсон байхгүй юу? Тэгээ тэр нь хэдэн төгрөг вэ гэхээр воноор 3 сая 500 мянган вон, төгрөгөөр 8 сая 500 мянган төгрөг болж байгаа байхгүй юу? Угаасаа яг энэ Женев гэдэг бол маш өртөг өндөртэй газар. Яагаад гэхээр одоо дэлхийн бүхэл том байгууллагууд энэ Женев улсад байдаг. Тэгээд яг энэ нуурлуун гарах юм бол бүр үнэхээр үзэсгэлэнтэй, үнэхээр гайхалтай, үнэхээр гоё газар байхгүй юу? Швейцарыг Европын Монгол гэж ярьдэн шүү дээ. Тэр хэмжээгээр гоё үзэсгэлэнтэй байгальтай, үзэсгэлэнтэй нууртай тийм газар болохоор аялал жуулчд бол энэ Швейцарт бүр маш их ирдэг. Тэгээд аюу хүртэг өндөртэй байдаг. За тэгвэл одоо Солбонгоос ачаагаа янзлаа, цэгцлээд, ус засанд ороод сэргээд охинтойгоо очиж уулзнаа. Одоо яг 1 цаг 10 минут болж байна. Тэгээд 4 цагийн дараа уянгалантаа уулзнаа. Тэгээ уянгалантаа уулзаж орж ирчээд, орой орж ирчээд би та бүхэнтэй бас уянгалантаа уулзсан сэтгэлдээ хуваалцсанаа. Тэгээ охиныгоо маш их сансан. Тэгээ одоо ямар болсон байгаа бол, ямар төрхтэй байгаа бол, яаж ярьдаг бол мэдхийг хүсэж байгаа юм зөндөө байна. Утгагүй юмсан уулзнаа охинтойгоо. Тэр бака. За золбон сайхан ачаагаа янзлаад цэгцлээд эмийн сан ороод бас нэг жоохон им аваа жоохон ханиалах гадсан байхгүй юу. Дэлгүүр орж бас нэг жоохон талах хүнс цуглуулад ийм гоё торт авсан. Одоо 3-7 хоног жимдээ явахгүй нэлээд таргалах бах та. Тэгээ сая эмийн сан руу н ороод яасан гэж бодож байна би. Чат GPT-гээр орчуулад үг гээд солонгосоор бичиж байгаа хгүй. Аняасаа яг хамгийн голлесмнида хамгийн могно нь яг жумжсэё. Дөгөө мүрэ та могно нь яг инэндэ көгөө хогши иннаё. Тэнгуудаа доор нь монголоор дээрхийг франц хэлээр орчуулад үг гэж бичиж байгаа хгүй. Тэгсэн чи доор нь франц хэлээр орчуулад өгсөн шууд нөө эмийн сан чинь харангуутаа бонжух. Декох гэдэг энэ нэмийг шууд олоод өгчээл. Тэгээ одоо нэг хэл сурах шаардлагагүй болсон юм шиг байна.
Залуучуудаа дүүнэртаа гэж хэлэхэд бол нэр англи хэл заавал сураараа л гэж хэлмээр. Англи хэл шиг чухал хэл байхгүй ш нэр. Тэгээ англиар ярьж чадахгүй бол гараал яг л нөө хэлгүй шиг болчихж байгаа юм чи. Юу ч ойлголцож чадахгүй. Гэтэ яг одоо сүүлийн үед тэгээ юм хөгжсөн ингээ чат GPT-гээр шууд орчуулуулаад ийм болцсон болохоос ш. Дээр үед одоо яг яадаг гэсэн баг гар хөлөөрөл ярилцдаг гэсэн баг. За тэгээ одоо сайхан усанд орчоод хувцсундраа солиод охинтойгоо уулзахаар гарлаа. Залбаа амжилт хүсээрэй. За өглөөний минь төргий. Тэгэхээр яг одоо Женевт өглөөний 9 цаг 45 минут болж байна. Өчигдөр охинтойгоо уулзаж орж ирчээд бичлэгээ хийх гэсэн нэлээд оройтсон болохоор хийж чадаагүй тэгээ шууд нам унтаад гсэн. Өчигдөр охинтойгоо уулзаад цэцэрлэгээс нь ээжтэй нь хамт аваад очиж аваад гэртээ орж аваад бүр нэлээд их хамт тоглосон. Тэгээ манай охин маш том болсон байна. Ёстой сэргэлэн цаваа маш сайн байна. Үнэхээр гоё байлаа. Тэгээ өнөөдөр өглөө бас босоод уянгаатай хамт охиныгоо цэцэрлэгт нь хүргэж өчөөд одоо яг өрөөнд орж ирээд амарч байна. Ямар ч охинтойгоо уулзлаа. Маш сайхан байна. Сэтгэл үнэхээр гоё байна. Тэгээ өчтөр яг уянгалан цэцэрлэгээс нь авч явах тэгэхээр намайг харчаад аюух бишүүрхэд байсан. Тэгээ жоохон хичээд нөө ээжийнхээ хараар орж ингэж нуугдаж барай те. Тэгж жагаад жоохон байж байгаа л аюу хурдан тасчихжээ лээ. Тэгээ орой 5-аас цэцэрлэгээс нь очиж авна. Энэ Женевт бас хууль нь аягүй чанга байд юм байна л да. Нөгөө хамаагүй хүнд өгч явуулахгүй заавал ээж нь очиж авч ээж өгч явуулдаг гэх. Тэгээд орой ээжтэй хамт очоод охиноо аваад бас өнөөдөр оройчонго тоглоно. Тэгээ би 3-7 хонцоо Солонгос руугаа буцсан. Тэгээд энэ 3-7 хоногийн хугацаанд охинтойгоо маш үнцэнтэй, аз жаргалтай, сайхан дурсамжийг бүтээж агаад буцнаа. Тэгээд ямар ч гэсэн охин маань ээжтэйгээ маш сайн байна гэдгийг бас та бүхэндээ болгомоор санагдсан юм аа. Тэгээд үнэхээр сайн байна. Тэгээ золбоо 1 сарда бичлэг нээх оруулж чадахгүй байхаа. Тэгээ та бүхэн тэрийг ойлгоороо. Тэгээ Солонгостоо буцаж очиж жагаад бичлэгээ маш идэвхтэй хийж эхэлнэ. Тэгээ Солонгосоос Женев рүү ирсэн влогтой минь хамт исэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл золбоо TVтэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.